Хиймэл оюун ухаанд роботууд бослог гаргаж байгаагаар кино маань эхэлдэг. Тэд хяналтаас гарч хүн төрөлхтөн роботууд хоёрын хооронд дайн болж байдаг. Хаарлан гэх нэртэй хиймэл оюун ухаанд робот террорист халдлага зохион байгуулж бүх роботуудыг удирдан хүн төрөлхтөнд аюул занал учруулнаа. Гэсэн ч роботууд ялагдах үед Хаарлын ор сурггүй алга болдог. 28 жилийн дараа цагдаа нар Каска гэх нэртэй хувилагч роботыг хайж тэрнийг баривчилж устганаа. Лос Анжелес хот Атлас Шеферд гэх эмэгтэй өглөө босч ирнэ. Тэгээд дуртай кофегоо уунгаа мэдээ үзэж байдаг. Тэрээр ажил дээрээ очин олон улсын үндэсний аюулгүй байдлын генералтай уулзаж ярилцсанаа. Атлас Шеферд өөрийн мэдлэг, ур чадвар гээд бүх зүйлийг ашиглан Каска нэртэй хувилагч роботын үлдсэн програмнаас Хаарлан гих босгогч робот хаана нуугдаж байгаа, бас ямар гариг дээр байгаа талаар дэлгэрэнгүй бүхий л мэдээллийг олж авч чаддаг. Ингээд ICN байгууллагын ажилчид Хаарлан гих террорист роботыг барьж авахаар бэлтгэл ажилдаа орсон байдаг. Генерал Хаарлан гих тусгай роботыг бариулахын тулд тусгай багийнхныг бэлтгэж Агент Шефердээр удирдуулан шинэ гариг руу явуулахаар болдог. Доктор Шеферд бол Атлас Шефердийн ээж бөгөөд Хаарлан гих роботыг зохион бүтээсэн хүн байдаг. Атлас Шеферд багийнхантайгаа уулзалж Хаарлан робот бол маш аюултай гэдгийг анхааруулнаа. Гэсэн ч багийнх нь их үл тоомсорлж ханддаг. Ингээд хүлэг гариг руу ойртож багийнхан бэлтгэл ажлаа хийгээд роботуудаа бэлэн болгож байдаг. Гэтэл гинэт аюулын дохио дуурч хүлэг дээр нь үл мэдэгдэх дайралтууд ирж бөмбөг болон буудалцаан эхэлдэг. Ингээд гаригаас дайралтууд ирж хүлэг нь бүр мөсөн дэлбэрэхэд багийн гишүүд өөр өөрсдийн роботоо унаж тулалдаж зарим нь доошоогоо гариг руу ундаг. Энэ үед Атлас Шеферд нэгэн роботыг олж унан удирдан арай гэж бусдаасаа өөр газар унаж газарддаг. Атлас Шеферд хиймэл оюун ухаанд роботод бас ер нь итгэдэггүй. Тийм болохоор Смит нэртэй роботтойгоо бүрэн холбогдохыг хүсдэггүй. Робот нь зөвхөн гар удирдлагаар явахыг Альберт Шеферд тушаадаг. Гэсэн ч робот бүрэн үйл ажиллагаагаа эхлүүлэхийн тулд хүнтэйгээ 100% холбогдож байж ажиллаж бүх үйл ажиллагаа нь явдаг. Тийм зохион байгуулалттай робот байдаг. Альберт Шеферд роботоо механик гар аргаар удирдан цаашаагаа явдаг. Тэр хоёр цаашаагаа нилээд явж шинэ гаригтай танилцсангаа багийн гишүүдэд хайж явж байдаг. Тэгсээр багийн гишүүдэд олох үед багийн гишүүд нь бүгд амь өргөцсөн байдаг ба нэг ч хүн амьд үлдээгүй байдаг. Гэсэн ч ахлагч Шеферд цааш нь ажлаа үргэлжлүүлж Хаарлын нэртэй роботыг хайж болохоор болно. Ингээд цаашаагаа явж байтал Хаарлны хувилагч роботуудын нэг нь тэдний байршлыг илрүүлж олж хардаг. Ингээд тэд тулалдахаас өөр замгүй болж
Атлас Шеферд аргагүй эрхэнд роботоо удирдах чадахгүй зогтаанаа. Харлины робот тоогоор олон байсан болохоор Атлас Шефердэд нэлээд баригдах гэж араас нь хөөгд аргагүй эрхэнд ялагдахын үед ионы бөмбөг хайж тэд хамтдаа доошоо ундаг. Энэ үед Альберт Шеферд шилбнийхаа ясыг хугалж гэмтсэн байдаг. Гэсэн ч Смит роботын програмд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх програм байдаг бөгөөд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлж хөлийн шилбийг нь бэхэлж боож эмчилж өгдөг. Ингээд аргагүй эрхэнд Атлас Шеферд Смит роботоос цаашаага явахын тулд 40% гэртээ холбогдохыг зөвшөөрдөг. Ингээд хоёулаа холболтоо хийгээд газар доорх нүхэн дотроос амжилттай гараад цаашаага явнаа. Энэ үед Харлин хурандааг барьцаалсан байдаг ба хурандаад байгаа бүх мэдээллийг өөртөө хуулбарлан авч байдаг. Атлас Шеферд дэлхий рүү өөрийнх нь хөлгөн сүрч бүх багийн гишүүд нь амь өргөцсөн талаар мэдээлэл явуулдаг. Тэгээд тэр цаашаага явж гаригтай танилцж байдаг. Гариг нь ус болоод гурвал гэх мэтчлэн амьд организмууд байж байдаг. Ингээд тэднийг явж байхад Харлины босогч робот тэдний байршлыг илрүүлж нэлээд олуулаад тулалтнаа. Тэд дэлбэрэлт үүсгэж арай гэж тэднээс зугтаж цаашаа явдаг. Ингээд тэд явсаар байгаад орой болох үед Харлины роботуудыг байрлуулдаг баазыг олж ирнэ. Тэднийг бааз руу ойртох үед баазын хамгаалагч програмууд нь идэвхжиж Смит нэртэй роботыг хакердэж тэрний бүх үйл ажиллагаа бүх програмуудыг нь унтраан ажиллагаагүй болгодог. Ингээд Харлин Атласыг барьж уулзнаа. Доктор Шеферд анх Харлин роботыг зохион бүтээхдээ охиндоо төрсөн ахын юм шиг бодож зохион бүтээсэн юм байлээ. Гэсэн ч Харлин робот хүн төрлөختөн өөрсдөө дэлхийн ертөнцөөс өөрөөлдөг. Өөрсдийгөө устгах цаг хугацааны л асуудал. Харин Харлин илүү сайхан ирээдүй бүтээхийн тулд хүн төрлөختний дийлэнх хувийг устгаж үлдсэн хүмүүст нь шинэ амьдрал бэлгэлнэ гэж хэлдэг. Ингээд Атласаас дэлхийг хамгаалах кодыг давж гарахын тулд хоёр зөвшөөрлийн код хэрэгтэй. Нэг нь хурандаад байгаа, нэг нь Атласт байгаа гэж тэр хоёрыг хамтд нь хэвтүүлж мэдээллийг хуулбарлаж авахар болдог. Энэ үед хурандаа өөртөө байгаа сүүлийн удирдлагаа Шефердэд өгч Смит роботыг сэргээх хэрэгтэй гэж хэлдэг. Смит робот унтарсан боловч бүрэн сэргэх боломжтой. Ганцхан түүнтэй 100% хүртэл холбогдож байж робот бүрэн сэргэнэ гэж хэлнэ. Ингээд Атлас болсон бүх үйл явдлыг ярьдаг.
Үнэн хэрэгтээ Атлас ээжтэй хамт байх үед нь ээж нь Харлан роботыг илүү хайрлаж өөрийг нь үл ойшоож үл тоодог байсан учраас гомдсондоо Харланы нууц кодыг нь өөрчилсөн юм байлээ. Ингээд Харлан кодыг өөрчлөгдсөн учраас бослог гаргаж одоогийн энэ роботын дайн эхэлсэн байдаг. Энэ бүхний эхлэл нь Атлас Шеферд өөрөө гэдгийг тэрээр нууж явсан байдаг. Ингээд Атлас Шеферд Смит роботыг бүрэн удирдлагандаа оруулж сэргэж тэд роботууд тулдаж эхэлнэ. Бүрэн сэргсэн Смит роботтой Атлас Шеферд босч ирэн Харланы босгогч роботуудтай тулалдаж эхэлдэг. Харланы босгогч роботууд нэлээд олуулаа байсан болохоор хурандаа цөмийн бөмбөгийн түвшний хэсэг рүү буудаж дэлбэрэлт үүсгэн хамтдаа дэлбэрдэг. Ингээд Атлас Шеферд тулалдж байх явцад дэлхий рүү нисэж байсан хөлгийг эцсийн хүчээр шавхан буудаж дэлбэлж чаддаг. Ингээд Харлан роботтой тулалднаа. Урлаг Монгол хөгжихийн төлөө, уухай жуулгийн шүтгэхийн төлөө, Монгол улсыг урлахаар тэргүүлэхийн төлөө, дэлхийн Монголыг сонсдог болохын төлөө бид залхуургүй хичээх хэрэгтэй. Үргэлж бүтээж, ажилдаа явж, аяг тавгаан угааж, нийгмийн даатгал татвараа төлж, хариуцлага үлдээх хэрэгтэй. Баасан гарагт харин үйлдэл төрчих хэрэгтэй. Харин сайхан бүжээд ав. Цэнгэн хөгжилтөж танихгүй хүнийг хайрлая. Үйлдвэрийг хайраад үр гэж бүгдээрээ тэмдэглэе. Би дүүлдэл бүүжин хөөрөн байсаж хөгжиж цэнгэн асуудал гараад ирвэл араад ажус цогтож чадна. Би дүүлдэл бүүжин хөгжин хайраад гадаад нь хөгжин асуудал гараад ирвэл араад ажус цогтож чадна. Би дүүлдэл бүүжин улаан бацад хамтаа хөгжин асуудал гараад ирвэл араад ажус цогтож чадна. Би дүүлдэл бүүжин улаан бацад хамтаа хөгжин асуудал гараад ирвэл араад ажус цогтож чадна. Ингээд Харланыг ялж тэрний бүх мэдээллийг нь авдаг. Гэсэн ч Смит робот бүх хүч нь дуусаж байгаа бүх хүчээ Атлас Шеферд дамжуулан устгах гэж байдаг. Атлас Шефердийн үед хүн төрлөختөн заримдаа бусдыг гомдоож, бусдыг шархлуулж урам хугалдаг. Харин робот хизээж тэгдэггүй гэж хэлдэг. Ингэж хэлээд байж байтал дэлхийгээс аврах багийнхан ирж Атлас Шефердийг аваад явнаа.
Атлас Шеферд гэртээ байх үед түүн дээр генерал ирж уулздаг. Генерал түүнд талархсан сэтгэлээ илэрхийлээд түүнд Харлины гариг дээр байсан ургамлыг авчирч өгдөг. Ингээд Атлас дахин роботын эсрэг тэрсэлтгээ болж өөрийнхөө сэргээн засварласан Смит роботтой дахин ирж ажиллаж байгаагаар кино маань төгсдөг.